Иргэн танд сэрэмжлүүлэг болох үүднээс сахин мөрөөдтэй тоглоомонд хохирогчдын нэгдсэн групп доторх сэтгэлдлүүдээс заримыг нь уншиж танилцуулъя. Яг энэ тоглоомоос гарыг гээд сарын өмнө шийдсэн ч чадахгүй үнэхээр дондчихжээ. Одоо яах учраа үнэхээр олгоо байлаа. Бүх аппликейшнуудын өртөө болоод цалингийн зээлүүд тултал аваад нийтдээ 30 саяын өрөнд өлгөн орчихлоо. Яаж ахиж тоглохгүй байх вэ? Энэ өрнүүдээ яах вэ? 4 сард төрөх ганц бие ээж байна. Сахин мөрөөдтэй тоглоомонд амьдралаа алдсан хүн байна. Одоо огт тоглохоо болсон ажил хийж өрнөөсөө гарч амьдралаа өөд татах гэж яваа бурууга ухаарад нийт 90 сая төгрөгийн өрөнд орсон юм а. Энэ цахим тоглоом хэндэж хэрэггүй зүйл. Төр засаг минь яаралтай шийдвэр гаргаач тэгэхгүй бол залуучууд сургуулийн хүүхдүүд эрэмгүй донтож гүйцлээ. Гэх мэтчлэн харамссан сэтгэлдлүүд хөвөрч байна. Тэгвэл энэхүү асуудлын эсрэг засгийн газрын хэрэглэх газрын дарга Нямсрын учрал бүх төрлийн бэтийг Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн хориглож гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр эцэслэн найруулж байна хэмээн мэдээлжээ. Бооцоо таавар, бооцоо тоглоом, сахин мөрөөдтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг улсын хурлд нэн яралтай гормоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж байна. Ах トゥ амрагсаад найз нөхөд одоо хэн бэ? Бүгдээрээ заавал энэ One XBT хохирогчд болчиход байна шүү дээ. 500 сая Америк доллар гадаад улс руу шилжсэн байгаа. Нэг иргэндээ 485 мянган төгрөг хохирол үүсчихэд байна гэсэн. Энэ агентийн нэртэй, зуужлагчийн нэртэй үйл ажиллагаануудыг энэ хуулиар одоо бүрэн хориглохоор одоо их хурлд өргөн мэдүүлэхээр тогтож байна. Цахим мөрөөдтэй тоглоом бүх төрлийн бооцоод сайтуудыг хаах тухай хуулийн төслийг иргэд дэмжиж байна уу? Хуулиараа бол ерөөсө хориглох нь зөв. Монголчууд бол тэргүй өөрсдөө амьдрал ахуйн одоо дорой байхад дахиад дээр нь одоо тэр бол мөрөөдтэй тоглоом бол угаасаа хамгийн хэрэггүй юм шүү дээ Монголд бол. Иргэд харж ер нь үнээс хойш хохирж байгаа найзууд байна. Байгаа. Яаж вэ? Тэгэл ер нь өөрийн мэдлгүй л тэгэл байгаа бүхнүүд ер нь бол алдсан шүү дээ. Юу ч гэсэн залуучууд ухамсараа бити тоглоорой л гэж хэлээ да. Одоо хорц зуршил юм да. Нэг үгээр бол тий. Хорц зуршлаас бол уг нь салж болмоор л байгаа юм чи ухамсарт хүн учраас. Хуулиар хориглох нь бол зөв гэж. Зөв энийг бол бүр хамгийн түрүүнд хийх хэрэгтэй ажиллах гэж бодож байна. Хориглол бас мэдээ сайн л баг. Ер нь ойрын хүмүүсээс ч гэсэн юм тиймэрхүү юм дурдсан юм бол хүмүүс байгаад байдаг. Хориглосон дээр л үү те хүүхдүүд одоо мэдэхгүй айгүйх энэ донтох эрсдэл бол байгаа хөл гэж харж байна. Гэхдээ одоо тэгэл өөрсдөө тоглохгүй л байх. Тэр ухсартай байх хэрэгтэй шүү дээ. Сурчлагаа явуулмаар гэн тэрийг хормоор хориглосон дээрээ бас би тоглоом дургуун.